үзэгч төхөр агуулгын алтгай бэлтгэл бодлого шинж оруулна. За энэ үзэгч та бүхэнд уулзаж студид ярилцахаар хүмүүнлэгийн их сургуулийн Эрдэнэ сургуулийн захирал шинж ухааны доктор профессор Зэгимаг үрсэн байгаа. Ингээд урилгын хүлээвч хүрэлцээсэн танд юуны юм талархлаа дээр хэлье. За мэдээж тантай ярилцсан юм чи миний өнөөдөр ярианы сэдэв бол ихтэй сургуулийн одоо шинжилгээний асуудал, боловсролын шинжилгээний асуудлыг ярилцах хэрэгтэй байхаа. Төрцгөөс хэдэж байгаа боловсролын шинжилгээний асуудлыг та ер нь тийм ээ хэрэг одоо аль талаас нь харж байна? Тэр зөв тийшээ яваад шиг байна бид. Ер нь бол шинжлэх ухаан боловсролын асуудлыг чинь ихлэ бодлогын танах тэмдэг нэлээд сүрхий ихсэн байгаа юм. Ерөнхий сайд Алтай оюугч нь ихтэй сургуулиудын захирлуудыг 2 удаа хүлээж авч болцсон. Шинжлэх ухааны академийн одоо удирдлагууд эрдэмтдийг бас төрийн ордонд баг 2 шах уулзсан. Тэгвэл бол засгийн газраас явуулах мөрийн хөтөлбөрийн асуудал тэгээ бид нэрээ хамтарч ажиллах талаар те ер нь санаачлах бол маш хүчтэй сайн тавигдсан гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ бид хэдий чинь бид одоо улс орны хөгжүүлэхэд одоо шинжлэх ухааны их сургууль ямар өргөтэй байх уу гэж бид чинь нээлттэй ярилцаад за тэгэл одоо ажлын хэсэг гаргаад энэ чиглэл дээр өдөр ажиллая гэсэн юм л одоо ярилцлага болсон юм л да. Тэгээ сүүлд одоо 2 жил гаруй өнгөрч чинь нэрийн хэрэгжиж байгаа зүйл дээр бол яг би өөрөө бол сэтгэл хангалуун биш байна. Өөрчлөлтүүд гарч байгаа өөрөө сонсож байгаа л байх та одоо их дээд сургуулиудын за шинжлэх ухаан бол байдгаараа байж л байна. Тийм одоо хүрээлэнгүүд нэг олуулаа өөрчлөлт шинжилт харагдахгүй л байна. Их дээд сургууль руу нэг ороод эхэллээ нэг бахан захирлууд солисон сонгон шал оруулсан дараа нь бол нэг бүтцийн өөрчлөлтөд шугуулдаг өөрөө мэдж байгаа баха. За энэ дээр бол бид бодоод байгаа юм. Ер нь Монгол орн ямар одоо хаашаа юу нь болохгүй болоод боловсролын шинжлэх ухааны системийн яаж засаад хаашаа явах вэ гэдэг нь бодлого нь одоо зэгцтэй гарч өгөхгүй. За гарлаа гэхэд тэрийг хэрэгжүүлээд явах дээр мэрэгчлийн одоо яам тамган газар үнэхээр тийм мэрэгчлийн аппарат байна уу гэдэг дээр нэлээд жоох эрэлцэх болж байна миний бие. За тэгээд боловсралгүй байсан биш. Боловсрал ялангуяа шинжлэх ухааны монголчин хэсэгцтэй сайхан бодлоготой байсан шүү дээ. Бид одоо өнөөдөр юм болгоныг өөрчлөөд юм болгоныг шинээр эхлэх гэж байна гэдэг нэг мэд чинь Кембрижийн одоо хөтөлбөр оруулж ирлээ л гээл. Тэгээд тэр нэг дунд сургууль руу ороод явсан. Дараа нь Америк болох гэж байгаа юм шиг одоо Япон болох гээд байгаа юм шиг. Ингээд хаасайгүй хаа нэг юм болно авсраад шууд нөгөө Монголын тий боловсролын систем рүү чинь одоо хүчээр түлхээд байдгийг би ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр эхлээ ээлжид бид одоо мэдээжийн хэрэг нийгмийн шаардлага гарч ирж байгаа. Үе бидний амьдарч байгаа үе зүүн өөрчлөгдсөн. Хүссэн хүсээг урд байсан юм чи өөрчлөгчл таараа. Гэхдээ энэний бидний юуг ин авах уу? Юуг ин өөрчлөх үү гэдэг тийм одоо авах гих ухаан байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй октимгүй байсан хүмүүс шиг л хаана ямар юм байна авцраа туршаад байдаг. Туршлахын тулд бол Монгол орн биш юм байна. Тэгээ боловсрал олон шинжлэх ухааныг бол улс орн аягүй хамгаалж явдаг салбар. Ерөөсө туршилт хийдэггүй, туршилсан зүйлийг нэвтрүүлдэг салбар байхгүй. Гэтэл манай дандаа л одоо ямар бичиг үсгээр оролцсон ч гэсэн л хамгийн түрүүнд л туршдаг нь боловсрал болж байгаа нь үнэхээр одоо эсрэгээр эргэжээд байна. Тэгээ энэ дээр бол одоо анхааралтай тавихгүй болохгүй. Мэргэжлийн яам жишээлх юм бол үнэхээр одоо Канадад гэхдээ бүх салбарт нь боловсролын тэ ажилласан хүн сайдын тушаал дээр очих жишээтэй. Тэнд бол үнэхээр мэргэжлэгдсэн хүмүүс байх ёстой шүү дээ. Зүгээр нэг багшийн мэргэжилтэй хүн гэдэг бол өндөр түвшинд менежментийн түвшинд ажиллах тийм чадваргүй болов. Гэтэ яг бодлого нь жоохон тааруухан байсан ч гэсэн аппарат сайн ажиллах юм бол бодлогоо бас засаад янзлаад явна да. Тэгэхэд одоо мэргэжлийн биш одоо тийм ям тамгын газар гарч ирж байгаа энэ асуудал хэцүү байна л гэж хараад байна л да би. Тий. Ерөөсөө бүр анханаас нь асуудлыг эхлэж бодож байна л да. Яг өнөөдрийн байдлаар их сургууль гэдэг чинь яг юу юм бэ гэдэг асуултыг тавьмаар санагдлаа. Өөрөөр хэлбэл бол бүгдээ л дээд боловсролтой ихтэй сургууль төгссөн мэргэжилтэй дипломтой байх хэрэгтэй гэдгээр туушралтаараа бид нар одоо тийм ээ мэргэжилтэй ажилтнгүй болчихсон. Гэтэл одоо түүнийг засах явж байгаа. Гэтэл эргээд нөгөө байран дээр их сургууль гэдэг чинь юу ямар байгууллага юм бэ? Ер нь ихтэй сургуулийг манайхаа нэг үг шиг уншаад байдаг байхгүй юу? Тэгвэл энэ чинь их дээд хоёулаа тасал тавиад хоёр том ойлголт байгаа юм. Их сургууль гэдэг ойлгохоор чинь их сургууль нэр бичсэндээс гол одоо өмнө бол шинжлэх ухаанаар байх хэрэгтэй байхгүй юу? Шинжлэх ухааны одоо үйл уурхай байх хэрэгтэй. Их сургууль. Тэнд сурч байгаа их сургуулийн оюутан бакалаврын оюутан ч гэсэн судлаач оюутан. Тэнд магистр докторийн сургуульд тий бүр яг жинхэнэ судлаач үлдэж байгаа амьд тогоо байх хэрэгтэй байхгүй юу? Тэрэн дээр эрдэмтэд нь цуглаж байдаг. Тэр их сургуулийн эрдэмтдийг төчлөх төр засгийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл нь боловсруулагдж байдаг. Ийм одоо байгууллага. Энийгээ одоо бид нэр хөгж улс орн болж чадна гэж бодож байна. Шинжлэх ухааны байгууллага гэхлээр одоо инженер хүн шинжлэх ухааны судалгаа хийх үү? Хийн шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг одоо би зүйл боддог шинжлэх ухаан боловсролын яам гэдэг нэг яамны хараа яваад байдаг. Шинжлэх ухаан оролцоогүй юм гэж байхгүй шүү дээ. Бид нар энийг том үг гэж ойлгоод идэгий. Хамгийн энгийн үг бол та бидний амьдралыг л чанартай сайжруулах. Яаж одоо
Энгийнээс ерөөсөө шинжлэх ухаан гэдэг чинь олон жилийн одоо туршлага та бидний амьдралаар батлагдсан мэдлэг л байхгүй юу? Тийм учраас одоо аль болох чанартай амьдрах, аюулгүй амьдрах бүх юмд л тэр мэдлэг л хэрэгтэй. Тэр чинь зөв мэдлэг л гэсэн үг. Тэгвэл бид нэг тусдаа нэг бахаа өөр хүмүүс хийдэг нэг өөр ойлголт шиг ойлгоод байх биш бүх салбарт явна шүү дээ. Тэгэхээр энгийн амьдралаа зохицуулсан шүү дээ. Би бас өчтөрийг эрдэмтэн судлаачтай ярилцлаа л да. Өөрөөр хэлбэл одоо Монгол улс өнөөг эдийн засгийн нийгмийн байдал нь судлаачдынхаа одоо судалгаан дээр суурилсан бодлого явуулахгүйгээс шалтгаалаад иймэрхүү одоо хямралын байдал руу орж байна гэдэг зүйлийг ярьсан. Яг одоо их сургуулийн боловсролын тийм ээ шинжлэх хүрээнд ч тэр эргээд бидний одоо ярьж байгаа хэллийн хувьд ч гэсэн асуудал үүсэт байгаа нь судлаачдынхаа үгс сонсдгоотой холбоотой юу? Би бол тэр холбоотой л гэж ойлгож байна. Ягаад гэвэл манай ч одоо ингээл нам гэж нэг байгууллагууд улс төрд орлоо гэж нэг хөтлөөр гаргаад ирж штэ. Тэр хөтлөөр нь өөрөө муу боловсруулагдаж байгаа байхгүй юу? Тэр хөтлөөрөө үнэхээр өсөлдүүлэхийн тулд жинхэнэ одоо шинжлэх ухааны үндсэлтэй хөтлөөр л болол авч явна штэ улс орныг чинь тийм ээ. Тэгэхгүй одоо тэр хөтлөөр дотор нь яг нэг системтэй юмыг системээр нь тогтолцоотой юмыг тогтолцоороор нь хараагүй. Тэр систем тогтолцоотой юмны нэг жоох асуудлыг аваад маш томоор харуулад тийм ээ. Тэрийгээд нөгөө жоох юм чинь нөгөө юм цорцсон ч гэсэн цаашаа явцдаг штэ. Тэрнтэй адилхан нөгөө системийг алдагдуулчихж байгаа байхгүй. Энэ өөрөө их буруу зүйл учраас манай тэр улс төрийн нам гэдэг бол хариуцлагатай байх хэвээр. Хөтлөөр гэдэг бол үнэхээр одоо эрдэмтдийнхаа судалгааг түшиж байж авч явах хэвээр шүү дээ. Гэтэл эрдэмтэнгээ нэг хэсэг авааж идэг улс төрийнх нь юм болгоныг мэддэг тийм хүн байхгүй юм байна. Би одоо хэлийг бүх насаараа нэг хэл сураад сурч чадахгүй л явж шүү дээ. Тэгээд тэр одоо бүх насаараа сурсан юмаа би хүн жоохон хэлж өгөх нэг хэмжээнд байна. Тэгэхэд одоо манай улс төрч чинь бүх салбарыг мэддэг, бүгдийг шийддэг одоо ийм хүмүүс болчихсон өөрөө өрөвдөлтөд дүр төрхтэй байна л да. Сурмд үнэхээр хэцүү байна. Судлаачдынхаа үгсийг ер нь та энэ хууль гаргадаг хүмүүсд хэр сонсож ийн гэж хэлэх вэ? Та тэр ярийн дараагийн сэдвээр ч их тодорхой байхаа. Гэхдээ яг нь судлаачдынхаа хэр ашиглаж байна? Ашиглахад дамуу да. Ингэдэг шүү дээ. Альва нэгэн хуулийн хилцүүлэг явагдахаар хилцүүлэг хийж байна. Судлаачтайгаа ярилцсан, судлаачдынхаа үгийг сонсч байна. Саналын сонсч байна л гэдэг. Энэ байдал юу нэр гэдэг юм бэ? Одоо чинь үгсийн сан руу орж иж байгаа сайн байна. Тий? Үгсийн сан дотроо бид судлаач нар хилцүүлсэн штэ л гээд байгаа юм. Аль судлаач нар яаж хилцүүлсэн гэдэг нь тодорхойгүй. Тэр яг нь хэдэн судлаач суугаад хилцүүлж болно. Тэрийг хэр зэрэг тусгаж авч явсан бэ гэдэг нь бас асуудал байгаа байхгүй. Тэр үг хэллэг бол одоо хэрэглэгдээд байгаа сайн л байна л да. Гэхдээ яг гараад байгаа юм дээрээ харахад нэрээ инхээр судлаач оролцсон байна уугүй яа нүг гэдэг. Нэг цогц хөтлөөр гээл ерөөсө 500 600 гаруй судлаачд оролцсон цогц хөтлөөр гээл харахад өглөр нь ойлгохдохгүй. Ямар хэл бичгийн одоо доктор ороод энэ одоо найруулга хараад чадаагүй байна гэдэг нь одоо сэжиглээд байгаа юм л да. Одоо их хурлын тамгын газарт ч тэр зараг одоо их хурлын гишүүд тэр өөрсдөө нөгөө зөвлөхүүд референт гэдэг нэг мундаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр донд одоо хэл бичгийн ухааны тийм хүмүүс ер нь хэр байх шиг вэ? За тэр чинь одоо би ер нь одоо хууль гарахад тийм ээ хуулийн хажуу талд нь хэлний мэрэгжилтэнгүүд байж идэг юм байлаа бас зохицуулахад тийм ээ. Тэгээ манайхны хууль дээшээ гараа засчлаа л гэдэг нь шүү дээ. Тэр одоо явж нөгөө процессууд нөгөө хэн шинжилгээ мэрэгжимтэй бусад хуулийн мэрэгжилтэй эрдэмтдтэй хамтарч ажиллаж яваагүй байсаар байж яг эцсүүд их хурл дээр ороод л тийм үдэ үүсэж байгаа байхгүй юу. Тийм учраас энийг нөгөө зохион байгуулж байгаа бүтсэн Монголд байхгүй байгаа юм. Нөгөө одоо энэ хэлний хуулиар гарч ирэх байх. А яг референтүүдээр би асуугаад дахиж энэ чи ёстой хэцүү байна. Та нэг ийм хүнийг нэрэ байлгаад өгөөч бид нар одоо бичиг баримтаа боловсруулах гэхлээр одоо гихгүй гэх шиг мэдэхгүй байна асуух гэхлээр хүн байхгүй байна л гэдгийг. Тэгэхээр энэ хүнийг бодлогын хэмжээнд тийм ээ системд оруулахын тулд яах ёстой? Эний чи одоо байх ёстой зүйлийг байлгах хэрэгтэй бодлогоо зангиддаг одоо байгуулах гэдэг одоо хууль гаргах гэж байгаа их сайн хэрэг гэж би зорчих байгаа байхгүй юу. Тэгэхэд ерөнхийлөгч ерөнхий сайдны дэргэд одоо толгой байгуулга байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ бусад яав тамгийн газар яах ёстой гэх бүх салбарлаад танаа энэ бусад телевизорны мэдээлэл хэрэгсэл хүртэл одоо хэлний ямар одоо ажлын баг ажиллаж явах ёстой, юу хийж явах ёстой бүх юм нь одоо зохицуулагдсан байх ёстой. Харамсалтай манад өнөөдөр юу алга болцсон байна шүү дээ. Та түрүү ихтэй сургуульд гэсэн ялгаатай шүү дээ гэдэг зүйлийг ярьлаа. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүгд сургуулиуд их сургууль бараг болсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ялгааг гаргаж өгөхийн тулд энэ боловсролын шинжилгээ хөтөлбөрт ямар нэгэн зүйл тусгагдсан баа юу? Тусгагдсан шүү дээ. Би чинь одоо хөтлөөрүүд би одоо шинжлэх ухаан технологиг хөгжүүлэх одоо
хөтөлбөрүүд, програмууд манад бичигдсэн зүйлүүд нэлээд бий. Амар хэвээр хэрэгжүүлэх механизм байхгүй байгаа байхгүй юу? Би бол өөрөө нэг эрдмийн сургууль гэдээ байгуулсан юм да 2004 онд. Энэ болохоор ер нь хэдийгээр хүмүүлгийн ухааны их сургууль тийм одоо том цар хүрээтэй өчнө олон мянган оюутантай сургууль биш боловч их сургууль гэдэг нэрэндээ таарах ёстой л гэсэн бодлого барьж явсан байгаа юм. За тэгээд ирэхээр өнөөдөр 174 мянган оюутан суралцж байна. Монголын ихтэй сургуулиуд дээр. Тэнтгээс болохоор хүрэхгүй мянга нь бол магистрант, докторант. Өөрөөр хэлэх юм бол 10 хүрэхгүй хувь л магистр, доктор оюутан байгаа байхгүй юу. Тэгээд дараа магистр, доктор оюутны магистрант, докторантуудын сургалтын асуудал яригдах юм бол заавал тэднийг хөтөлж явдаг, сургадаг усууд нь эрдмийн цуг зэрэгтэй хүмүүс байх хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр ихтэй сургуулиуд 7000 гаруй багш ажиллаж байна. Тэрний одоо 24% л докторийн зэрэгтэй байна. Бараг 100% докторийн зэрэгтэй байж ш тэр магистр, докторийн сургалтыг авч явах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёр тоол гэхэд өнөөдөр Монголд их сургууль гэж юм байна уу? Тэгээ их сургууль гэдгийг бол дурын их сургуулийн танхим нэгжүүд авч явж чадна уу гэдэг бол өрнөхөр одоо байж болохгүй зүйл байгаа юм. Тийм учраас би профессорын баг гэж өнөөдөр чи Монголын боловсролыг бид нэр татах гэж явж байна шүү дээ. Бид яаж энэ хүнд нөхцлөөс гарах вэ? Манай докторант оюутан гэдэг бол төрөөс тэтгэлэг авахгүй байгаа. Одоо тэрийг нийгэм дэмжихгүй гэдэг олон бусад улс орнууд чинь энэ өндөр зэрэглэлийнхаа судалгаачдыг маш их дэмжиж байгаа байхгүй. Их олон одоо Монгол янз бүрийн байдлаар манад бол ямар ч юм байхгүй байгаа. Тэр бол зүгээр нэг сайн дөрвөн нөхдүүд явж байна шүү дээ. Тэр ачаал өгдлийн байхгүй байна. За ингээд чинь эрдэмтэд нь бас нэг хэсэг маш чухал Монгол орны салбарт байхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол тэр Монгол судал гэж яриад байдаг. Одоо манай дээр сая чимэцээ гэж одоо дуучийг хамгаалсан шүү дээ. Өдөрдөх хүн байхгүй. А докторууд нь өөр Монголд байна. Тэгээ өөр Монгол хүнээр одоо манай ганц урдаа барьдаг бүтэн дууныхаа хүний судалгааны ажлыг өдөрт болохоор хэрэг гарч ийн л да. Тэгэхээр одоо өөрийгөө судлаагүй бид өндөр түвшинд судалгаанд. За тэгээ олон улс дэлхийн дэвшиж төрнө гэдэг байгаа мөртлөө олон улсын харилцаа, олон улстай орлон орон судлал байхгүй. Ирээдүйн судлалын шинжилгээ ухаан гэж бар сонсогдохгүй сургана. Өнөөдрөө бид судалж чадахгүй байгаа. Ийм чухал салбарууд эрдэмтэн байхгүй. Тийм учраас тэр магистр, докторийн сургалтыг явуулахад үнэхээр хүнд байгаа. Ер нь Монголд өнөөдөр би харин сайн эрдэмтдийн сан байгуулж байгаа да энэ талуудаа. Манайд бол дандаа нээлттэй бүтцсэн. Одоо ингээд бизнес эдийн засаг ихчил хаана одоо их сургууль багшийн дээр ер нь төрийн бас байгууллагууд гайгүй сэтгэл чадалтай багш нарууд тэднийг авцраа та бид нар нэг баг. Бид бол ийм хөтлөөрөө шинжилээ, ийм зүйл хий, энийг хэрэгжүүлээ. Тийм учраас манай эрдмийн сургууль дээр манай танаа гэсэн байхгүй. Яг мэрэгжлийнхээ чиглэлээр профессорын багууд өсч авч явж байгаа. Ерөөсөө шинжлэх ухааны бодлого алдагдсан байна тийм ээ. Шинжлэх ухааны бодлого бол одоо ерөнхийдөө бол яг тэрийгээ яаж явуулах гэж байна уу гэж бичсэн бичих баримтууд бол муугүй л дээ. Хэрэгжүүлэх гэхээр хэрэгжүүлж чадахгүй байна. Одоо шинжлэх ухааны академиг их олон байна л гэх их сургууль их олон байна цөөлөн гэж бодлого бариад байгаа болохоос биш. Ямар нөхцөлийг бүрдүүлж өгөөд тэр хүмүүс чи хүссэн хүсээгүй нэгдэж болно шүү дээ. Тийм нэгдэх хүсэлтэй байгаа. Жишээлбэл шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн гэх нэгэн хүмүүстэй хийх ажилгүй бас сонин гаргаа сууж явах манад шиг олон хүн сурч байна шүү дээ. Тийм учраас тэдний хүч бид нэр хамтраад ажиллах нь бид нар өөрсдөө хүсэж байна. Гэтэл зохицуултыг хийж өгч чадахгүй байхгүй. Би бас сайн мэдээлэл харж байгаа хүмүүлгийн сургуулийн эрдмийн сургууль гэдэг төгсөлтийн дараах боловсролыг олгохтой сургалтыг явуулдгаа гэдээ уншлаа л да. Та тодруулчихгүй тийм ээ. Бакалавр болоод магистр хэрэг магистр төгссөн бол доктор дараагийн зэрэглэлийг одоо бэлтгэнэ л гэсэн үг тийм ээ. Тийм. Тий чинь одоо нөгөө graduate school гэдэг одоо манайхны дуур айх гал яваад байгаа Америк, Япон өдр байна шүү дээ. Тийм чинь бүгээс тустай. Сургууль байшинч тустай. Эрдэмтэнч тустай. Дандаа юм байна. Шаа тэндээ бүр ерөөсөө эрдмийн уурхай. Хажуудаа төвтэй лабораторитой. Юу бол юу та. Тэгээд докторант оюутнууд нь гадагшаа яваад бусад улс орнуудаас ажиллаад судалгаагаа хийгээ явж идэг мөнгө төгрөгтэй. Ийм болсон байхгүй юу? А манайх болохоор ч одоо ямар ч дэмжлэг байхгүй гэж бид сайн ярьж ирсэн тийм. Тэгээд докторантууд эдмийн сургуулийн асуудал төр бол тийм шээс магистр докторийн сургалтыг л одоо төлхөө явуулъя гэсэн утгаараа тэр эрдмийн сургуулийг чинь байгуулаа. Тэр би сайн бол нэртэй холбоотой ярих гэсэн. Монголд нэр нь байхгүй юу? Тэр сургуулийн. Тэгээд эрдмийн сургууль гэдэг нэрийг бол үг үсгэж байгаа юм шүү дээ. Энэ ойлголтын шинжлэх ухааны ойлголтын. А манай дараа хэдэн жилийн дараа хөдөөж хон дээд сургууль бас ийм сургууль байх нэг зөв юм байна гэж байгуулахдаа магистр докторийн сургуулийн сургууль гэдэг ингээд урт нэртэй. Тэгээд бол сайн нэг сайн зүйл болох нь гэж яагаад их муу зүйл болчихлоо нэг. Тэр болохоор энэ
боловсролын яам бүх ихтэй сургуулиудын дэд захирлууд. За яг хоо төрийн гэдэг амаа бас төрийн босаа дэмжихгүй шүү дээ. Бид нар чи би чинь бас яг хоо нэг сургууль байгуулсан болохоор орж байгаа юм. Ажлын хэсэгт нь аяа нэг орчиж үзсэн. Тэгээ магистр доктор хариуцсан улсууд нийлээд ер нь бүгд эдний сургуультай байх ёстой гэсэн үзэл санаад нэгдээ. Дараа нь тэр одоо бодлогын газрын дарга хэтэр нь орж ирвэ. Академик хэрэгчлээ гэж их бичиж байгаа. Ярьж байгаа юм. Яг мөн чанарыг ойлгохгүй байх шиг байна. Тэгээд тэр академик хэрэгчлээнд дараа докторант гэж нэг хүн байж та үеийн сураад байгаа. Тэр чинь нэг хамгаалах процесс байдаг байхгүй юу? Докторийнхаа диссертацийг хамгаалуулдаг. Тэрэн дээр нэг айхтар том атуу зөвлөл хаасаагүй тавьчихад яг хүнийг төгсөхийн сүүлд манайх чангалдаг байхгүй юу? Ийм зөвлөл мөл байхгүй бол сургууль өөртөө эрэхтэй болно гэдэг ингээд баг 3 сарын 1-ээс хэрэгжих юм болдго юм байна. За энэ чинь ч одоо зөв том алхам зоригтой алхам боллоо гэж ярьж байсан чинь 4-5 сарын бүр муу нэг хуучин байсан муу зөвлөлүүдийг улам муу болгоод гаргаад ирсэн байна. Бид бас тэр сайд дарга нарт чи хандчихэл байж юм л да. Зүгээр нэг сургууль их сургууль бол нэг докторант нисэж ордог. Тэрийг сургадаг. Тэгээ төгсгдөг. Бид ингээл одоо асуул штэ. Тэгэхээр манай хийхгүй юм дээр хачин юм өөрөө зохиочиход яг тэр одоо гадны сургуулиудаас авах юм авахгүй. Тэгэл ингээл нөгөө бухимдал үүсгээд хөрхий дээр нэг хэдэн эрдэм ном хөгж байгаа нөхдүүдийг л төгсөх үед нь чангалаад л байдаг юм байна. Нэмэр болохгүй ч нэрэмээс болохгүй хүн шиг болоод байгаа юм байна. Одоо эрхэм удаач миний өдөржин хүмүүлийн сургуулийн эрдэнэ сургуулийн захирал доктор профессор Зэгийн Маага ялсгай дормын дараа үргэлжлүүлээ. За Монгол улсын одоо хэлний дүрмийг хэлний хуулийг бас шинжлэх заашгүй шаардлага байгаа юм байна гэдэг үднээсээ их хурлын эрхэм гишүүд бас хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр Зэгийн Маага огч төр хуулийн одоо ажлын хэсэгт орж ажилласны хувьд энэ хууль чухам ямар хууль болох ёстой юм бэ гэдэг талаар бас хэд орон дараа ярилцъя. Дараалал тий. Анхаарч үзэж байгаа бүхэнд баярлалаа. Би хөтөлбөрөөр өргөжлүүлж байна. Миний өнөөдрийн зочин хүмүүлийн их сургуулийн эрдэнэ сургуулийн захирал доктор профессор Зэгийн байгаа. Тэгэхээр монгол хэлний тухай хуулийг өргөн барьчихсан байгаа. Хуулийн төслийг өргөн барьсан байгаа тийм ээ. Та энэ хуулийн төсөлд орж ажиллаж байсны хувьд ер нь хэр хуулийн төсөл болвоо гэж та дүгнэж байна вэ? Би бол та хоёр эхлээд ярьж явсан тийм ээ эрдэмтдийн хүчийг ашигладаггүй юу гэж. Энэ нэг сайн зүйл бол яг энэ чиглэлийн судлаачдыг оролцуулж ажиллаж болгосон да. Би болохоор нийгмийн шинжилгээ судал дотор явдгийг. Энэ шинжилгээ манад өнгөж үүслэлүүдтэй байгаа. Хэлний бодлого, хэл төлөвлөлтийн судалгаа. Тэгэхээр одоо энэ талаасаа эрдэмтэд цуглаж ажиллаж одоо гадны дотны туршлага үзхийг үзсэн, өөрийнхөө онцлогийг харсан, тэгээд их ажилласан, уншсан материалуудаар ингээд одоо нэг хэлний хуулийн төсөл хөдөө өөрийнхөө хэмжээнд гаргаж өгсөн тоо. Гэхдээ бол их хурлын гишүүд, батчмын гишүүд санаачилсан би энийг сайшааж үзэж байгаа. Ягаад гэвэл аюулгүй байдлын талын судалгаа хийдэг хүн олж харсан гэдэг их бол зурхаж байгаа. Өөрөөр хэлбэл хэл гэдэг бол үнэхээр биднийг л оршин тогтнолж байгаа хэрэгсэл учраас тэгээд дээр нь энэх даяаршлын үед 3 сая хүний хил амд харилцааг хэрэгжилж байгаа гэдэг бол маш бага тоо. Маш хүн нөхцөл байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр л хинч тэр боддоггүй тэр хэлний бодлогын судлаачдал тэрийг одоо өнөөдөр яах бол дараа 20 жил дараагийн 100 жилд яадаг бол гэдгээс жоох урд нэг хэдэн жилийн өмнө юм хараа хэлээд байдаг нь бас нэг жаа зарим хүн таалагддаг юм шиг байгаа шүү дээ. Тийм утгаараа хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд даяарч байгаа цаг үед цөөхөн монгол хэлээр ярьж байна гэдэг бол хамгаалт зашгүй шаардж байгаа гэсэн үг байна. Ус төрийн одоо онцгой хамгаалт байх ёстой. Зарим хэсэг зүйл манай Монголын улсад бол төрийн битгийгэл олон улсын байгууллагын одоо анхааралд орох ёстой болсон. Тэр бол нутгийн аялгау гэж хэлээд байгаа. Олон улсын ЮНЕСКОгийн одоо үнэлгээ экспертийн үнэлгээгээр бол их хэл гэдэг ойлголтод орж байгаа. Энэ бол нөгөө усах мөнхөх аюултай хэлний бүлгэлд орчихсон явдгийг. Хэрэг бид нэр тэрийг зөвөр үнэлүүлээ зөвөр бүртгүүлэх юм бол улаан намд орох ёстой. Тэгээд нөгөө мөхөж өгөө болох гэж байгаа амтд гэдэг шиг тий мөхөж байгаа хэлний улаан нам энэ дэр онцгой анхаарч байгаа шүү дээ ЮНЕСКО. Тэрийг хамгаалуулчих бол бид гадны мөнгө төгрөгөөр тий өөрсдөө судалгаа хийгээд энийг хамгаалах нь бол нэгдүгээр Монгол төдийгүй Азийн соёл, дэлхийн соёлд хэрэгтэй юм байгаа юм л да. Тий. Гэтэл тэрнтэй хүрэхгүй бид чинь наана өөрийнхөө хэлийг л учруулахгүй. Өөрсдөө сүнэлэх гэдэг да. Тий. Тэгээ тэр ажлын хэсэгт ороо бид нар ажиллаад яг хоо ингэдэг Монгол улсын хэлний тухай хууль гэдэг бол хэлний өөрийнх нь хууль биш юм байна. Би энэ дээр одоо их хурлын эрхэм гишүүдийг их анхаараасаа гэж их хэлсэн. Их олон жил судалж иж бид ойлгосон учраас одоо нэг 2 удаа хэлээд бас ойлгохгүй юм шиг харагдаад байна.
За тэнд дотор чинь зүгээр л ерөөсөө та бидний амьдрал дотор л амьдралын харилцааг л зохицуулахад хэл одоо ямар үүрэгтэй вэ гэдэг л хэлний хууль дээр зааж өгдөг. Гэхдээ хэл бол ерөөсөө хуульчдаг тэг ингэж хатуу захаасаа илүү одоо хэдүүлээ хаяг адарсаа бүгдээ ойлгомжтой хэлээрээ биччихье. Тэгээ би ийм авах гэж явсан бол би автикал олох гэхээс би дэлгүүрлө орчмааргүй бай. Тийний тулд та биднэрт бол хэл үйлчилж байгаа шүү дээ. Энэ нь одоо ингээ буруу үчигчих юм бол нөхөр жаргалмаа болвол өөр газар руу цаг алдсан бай. Таксид очиод нэг дэлгүүрд очие гэсэн чинь хэлж чадахгүй эсгүй гэлцсэн чинь нөгөөх нь өөр газар хүргээд өгсөн бай. Тэрнээс болж нийгэмд ийм хохирол гарч чинь бүх мэдлэл үүсэж чинь цаг мөнгө алдчихин. Энийг л зохицуулахын тулд байж байгаа зүйл юм байгаа юм. Түүнээс биш хэл дотор байдаг ямар бичиг үсгээ бичих вэ? Ямар тойл бичиг зохиох вэ? Ямар дүрмт хэрэглэх вэ гэдэг юм энэ хуулинд орох боломжгүй байгаа юм шүү дээ. Уг нь. Гэхдээ яг би их олон сайн зүйл бий. Өргөн цар хүрээтэй харсан хэрэгжүүлэх механизмыг сайн суулгаж өгсөн их хурлын гишүүд өөрсдөө санаачлагаараа. Тэгээд сүүлд энэ чинь бид нар бол яхаа нэг л ажлын хэсэг юм байна л да. Өөр олон газараа хилцүүлээд олон эрдэмтдтэй ингээд уулзаад уучраад яриад ирэхэд бол хэлний нарийн үзэгдлүүд их орж ирсэн юм байна лээ. Сүүлийн вариант дээр нь би хэлээд байгаа юм. Хэлний нарийн үзэгдлээр орохдоо бүтлээ үсгдэг. Энэ аюултай байхгүй хэлний хууль өөрөө. Тийм учраас өнөөдөр Америкчийн хэлний хууль гэж байхгүй шүү дээ. Та нар өөрсдөө зохицоод явал гэдэг юм байхгүй юу? Хэлний хууль одоо сайн Украины хэрэг асуудал байна шүү дээ. Одоо хамгийн их босгосон зүйл бол Украинд байгаа Оросын албан ёсны хэл мэсийг болиулъя гэхээр нүг босчлаа шүү дээ. Энд чинь маргааш тэгж хамгаалахаас гадна айгүй болгоомжтой хандах ёстой. Маргааш чинь бид босоод ирсэн чинь бид нар нэг өөр хэлний шилжлээ шүү гэж юу болох вэ бид нарт. Тийм учраас энийг их зөв хийх ёстой. Хэлний үзэгдлээс нь салгаж яваараа л гэж би их гойж хэлсэн. Сүүлд яхаа сурах сонсоход бол сүүлийн үед нэлээ хэлний тэр бичиг үсгийн асуудал, тойл бичиг, дүрмтэй нэг бүлгүүд нэмэгдээд яваад байгаа нь жоохон хэцүү л болов уу гэж бодож байна. Тэгэхээр хэдийг ер нь яаж зохицуулах юм даа? Би таныг хийж байгаа одоо нэг зүв бичгийн дүрм мөрөм чинь тэр дунд орох уугүй юу гэдэг асуулт бас давхар байгаад байгаа юм тийм ээ. Хамгийн гол нь болохоор тэр зүв бичгийн дүрм эдгэр чинь шүү дээ. Мэргэжлийн байгууллагын хийдэг ажил байхгүй юу? Манайх чи өнөөдөр мэргэжлийн байгууллага нөгөө эрдэмтдийгээ сонсохгүй. Нөгөө эрдэмтдийн байгууллага нь хийж өгдөг зүйлийг зүгээр гудамжинд байж байгаа хүмүүсээс асуугаад яваад байгаа хэрэггүй шүү дээ. Мэдэхгүй шүү дээ. Бидний өөр юмар аюулгүй. Одоо бидний чинь аль одоо байдлаар одоо мажоритар ч юм уу пропорционал алигээр нь явуулах гэж тав дээрээс асуухаар бид ч мэрэгжилтэн биш шүү дээ. Гэхдээ алийг сайн мэдэхгүй учраас хариулахад хэцүү. Тэгээд тэрийг авчихар чинь бодиттой биш байхгүй юу? Гэтэл тэрийг судалдаг зөндөө олон судлаачд байна. Докторийн зэрэг хамгаалчихсан Монгол оронд тус төрийн ямар систем байх вэ, юу байх вэ? Тэрийг аваад ашиглаад явах хэрэгтэй байхгүй. Бид нэр тайван өөр юм цагийн минь авах хэрэгтэй тий. Тэрнтэй адилхан хэлний хууль гэдэг өөрөө ямар байдгийг, хэлний дүрм өөрөө хэдийн үед өөрчлөгддөг, яадаг гэдэг чинь том судалгаа. Тэрийг тэр судалгаа хийдэг байгууллага нь гаргаад тэр харин одоо энэ хууль дээр тэр ерөнхийлөгчийн хажууд хэлний бодлогын зөвлөл байгуулаад тэр нь болохоор гаргаж баталгаажуулж явдаг. Энэ одоо тогтолцоог л бий болгох гэж байгаа юм л та. Тэр нь алдагдсан болохоор бид ингэ байгаа болохоос тэр тийм хүнд асуудал биш. Одоо энэ хуулинд болохоор энэ хэлний болгон зүйлийн тэр чинь нарийн заагдсан байгаа зү. Тий, ер нь ийм одоо толгой байгуулган байхгүй болцсон, бодлого барьдаг, бодлого гаргадаг, бодлого хэрэгжүүлдэг байгуулган байхгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгэл дураараа хуурлаар хийж байгаа. Нөгөө манай хүүхэд ингэж үтсэн байна. Энийг дээрээс хасчихъя гэж одоо хуулинд. Тэгээд тасгаас очиж идэг үстэй. Тий, тэгээд дээрээс нь нөгөө энэ бичиг үсэг бол тэр хэлний асар их олон асуудал тий тогтолцоон дотор жоох юм шүү дээ. Тэр жоох юмыг манайх нь эргүүлээд бүр одоо ингээд бүр замбрааг болгочиход байна. Жишээлх юм бол уурчин Монгол бичил гэж юм тийм ээ. Ер нь дэлхий дээр бичиг үсэг бол Эртний Египтээс дараа Эртний Хятадаас гарсан. Ер нь мэдгэж хүн төрөлхтний мэдж байгаа тий судалгаанаас бол манай эртний өмнөх бараг 50000 жил гэж явж байгаа. Тэгээд цаашаа нэг нэгнээсээ шилжээл өөрсдөө тийм ээ зохиогоод боловсруулаад зарим хүн боловсруулаад ингээл яваад ирсэн зүйл. Ама ууржин Монгол бичих бол мөн л адилхан Туркийн одоо уйгуруудаас гаралтай. Тэгэл Чингис хаан 2 хүн барьж явсан, нэг нь уйгур хүн байсан. Шалгасан чинь юу байсан, тамга байсан, тамган дээр нь үсэг байсан. Энэ юу вэ? Үсэг бичиг айхтар хүн учраас дахиж бид нэр зохиод цаг алдсанд орвол энийг аваад хэрэглээл ингээл явсан юм баггүй юу? Тэг өнөөдөр бол бичиг үсэг бол жишээлх юм бол Америк байж гин тийм ээ. Америкч одоо латин бичиг аваад англичуудын хэлийг аваад өөрсдөө бусдын хэл, бусдын бичиг үсэг аваад яваад хөгжил болгоод байгаа баггүй юу? Тийм учраас бид нэр тэр бичиг үсэгт зорилтаад л тийм ээ. Дахиад нэг 13 дугаар зуунаар ороод бүгдээр төгсч болох хэрэггүй байхгүй. Өнөөдөр орчин үеийн хэлээ үгүй болох л асуудал хамгийн гол юм. Та бид ч одоо эрээн бас гэдэг үг ороод ирлээ шүү дээ. Амьдралд ороод ирсэн үгийг зохиож чадахгүй байгаа байхгүй.
Одоо маргааш бид 3 хүн 3 янзаар хэлээд чи аачих гэж байна уу би одоо нэг нэрэл бас руу явах гэж байгаа нөгөөх нь ямар бас руу явах гэж байгаа тэгэнгүүтээ хаана очих юм мэдхээ байцсан юу хэлж байгаа мэдхээ байцсан энэ бол аюул байхгүй юу та бид уруу ойлгох чадахгүй болчихж байгаа байхгүй тэгэхээр 3 янзаар ойлгох чинь нөгөө Монголын нэгдмэл байдал алгуулна шүү дээ зааш та бол бид бие минь ойлгож чадахгүй болж байгаа ийм л учраас орчин цагийн хэлийгээл хөгжүүлээд тэрийг ирээдүйд яаж хурдан тэмдэглэж авч үлдэх гэсэн энэ одоо систем руу явах хэрэгтэй байна. Тийм учраас бид нар бол одоо энэ бичиг үсгээр дэндүх зурлаж одоо урагшаа түүх рүүгээ явдаг. Бүгдээрээ түүх ярьдаг. Өнөөдөр орчин үе яах вэ? Ирээдүйд бид яах вэ гэдэг бас нэг анзаарахгүй болохоо хичээд байна. За баярлалаа. Хуулийн төсөл дээр ажилласан мэдээж хэрэг төсөл ингээд тийм өргөн барай гэдэг өгөөл явуулсан байж таарал да. Батлагдаад гараад ирсэн чинь танигдхаа ойлчлаа гэдэг зүйлийг зарим эрдэмтэн судлаач ярьдаг л да. Таны хувьд ер нь ямар байдал вэ? Ер нь тиймэрхүү юм болдго юм шиг байгаа. Энд чинь их л замаар яваад л одоо тэгэл дээш очоод яасан лобби бүлэг мүлэг гээл одоо үгүй би тэрийг оруулчмаараа би энийг оруулчмаа эмийн манай намын хөтлөөр юм байгаа энэ манайх чухал юм байгаа ингээ оруулаад идэм биш шүү. Тэгээ гараад ирэхин таньхаа байцсан. 2003 оны төрийн албан ёсны хэлний тухай хууль дээр ажилласан хүмүүс бас тэгдэг штэ. Надаас чи эхлээ бид нэр ингэж өгөөгүй. Тэгсэн чи явсаар байж гараад ирсэн чи би таньхаа байцсан л гэсэн. Тэгээ тийм үгүйсгүй бид ягаад бид эрдэмтдтэй бол зүгээр нэг судлаачдыг нэг ажлын хэсэг болгоод ажиллуулж байгаа юм. Тэрийг авах уу авахгүй юу гэдэг чинь нөгөө өргөн барих гэж байгаа гişүүдэл тэгээл одоо тэр улс төрийн намын асуудал юм шиг байж штэ. За тэр Монгол хэлийг бас улс төрийн намынхан зүгээр намчрахад бас баталцдаг бол байх л тийм. Тэгтээ бас юу ч юм эрдэмтэн судлаачдын үгийг сонслоо өнөөдөр хүмүүлийн сургуулийн за эрдмийн сургуулийн захирал доктор профессор Зэгимата бай ярилцлаа. За үнэхээр бас боловсролын шинжилгээ хүрээнд ихтэй сургууль гэж юм юу юм бэ? Сургуулийг бид нар шинжилгээ ухааны байгууллага гэдгээс нь харж чадж гэнэ үгүй юу гэдэг талаас бас бодох зайлшгүй шаардлага байгаа юм байна. Мөн Монгол хэлний дүрмд өөрчлөлт оруулахдаа чухам юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ чинь зөвхөн бидний хоорондын харьцаа биш. За үндсийн аюулгүй байдлын хэмжээг явах хэрэгтэй юм байна шүү гэдэг дээр бас одоо эрхэм нөхөд маань тийм ээ. Хууль боловсруулагчид маань бас анхаарч одоо үзэх үзээ ингээд өстөд хүрэлцээр танд их баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ хууль боловсруулалтын дараа бас иргэд уулзах бах тийм ээ. За баярлалаа. Анхаарч үзүүлэх шаардлагатай баярлалаа.